Монголын хамгийн баян аймаг бол Өмнө Говь. Ер нь бараг дэлхийн хамгийн баян муж гэж хэлчих болно. Дэлхийн хамгийн том нүүрсний бүлэг ордууд энэ аймагт байдаг болохоор ийм хэллээ. Гэвч энэ баян аймгийн иргэд олон нийт баяжсангүй, харин 10 жил Өмнө Говь аймгийг удирдах ард түмний хөрөнгөөр тоглосон ардч намын хэдэн хүн баяжснаас бус аймгийн иргэдэнд хувийн нүүрсний мэдлгүй байсаар ирсэн тул ийм ард иргэдэнд хоосон хоцорч хэдхэн дарга нар зарим нэг залтай этгээдүүд нь цулааж иржээ. Баримт зөвхөе. Засаг дарга Галсанбаатарагийн мянган айлын орон сууц хөтөлбөр хэмээх төгсөөгүй үлгэрийн халахвчдоор Өмнө Говьчуудын эрүүл мэнд боловсрол орон нутгийн хөгжил зориулах ёстой мөнгийг хэрхэн самарч байсан баримтуудыг дурдъя. Манибаатара өөрийн танил тал найз нөхөдтэй барилга бариулах нэрээр 5 жилийн өмнөөс 13.3 тэрбум төгрөг хүүгөө олгосноос 9.3 тэрбум төгрөг нь одоош төлөгдөөгүй байна. Улсын төсөв биш л дээ. Нэг аймгийн тогооноос хусчихсан мөнгө. Тоочвол 2013-аас 15 онуудын хооронд гал мөх, LSB, Самасон, Баян авзаг, Mint Construction, Bid Plus, TT&B, Тодбат андууд, Минами Говь зэрэг компаниудад 510 саяас тэрбум 700 сая хүртэлх асар их мөнгийг ямар ч хүүгүүгээр тараах байрлажээ. Эдгээр компаниудаас тухайн үеийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлгийн даргасан Ванчгийн мөнхөт хэмээх нэгэн Атман эрийн хүн нүүгийн говь хэмээх компанид 2012 онд 621 сая 300 мянга, 2013 онд 956 сая 436 мянга, 2014 онд 197 сая 73 мянган төгрөг нийтдээ 1 тэрбум 774 сая 809 мянга 490 төгрөгийг олгосон байх юм. Ингээд ч зогссонгүй. 2015 онд Мөнөөхөл Ванчгийн мөнхөтийн хүн нүүгийн говь компанид ахин 1 тэрбум 555 сая төгрөгийг 77 айлын орон сууц бариулахаар олгосон байх бөгөөд энэ компанид ангаараа нийтдээ 3 тэрбум 300 сая төгрөгийн санхүүжилтийг ямар ч шалгуургүйгээр авчээ. Энийг чинь уг нь тендер мендер зарлаж байж өгөх ёстой босуу. Зодоонч зарагчаараа алдартай Ванчгийн мөнхөт ийхүү Өмнө Говийн иргэдийн хөрөнгөнөөс хүсснээрээ хүүгөө хэрэглэх болсон шалтгаан нь Манибаатара энэ хоёр гэр бүлийн найзууд байсанд оршиж байж. Ванчгийн мөнхөт эхний 3 жилд авсан 1.7 тэрбум төгрөгт чанар муутай орон сууц зах зээлийн хансан үнээрээ шахаад төлсөн нэр зүүсэн бол сүүлд авсан 1.5 тэрбум төгрөгөө одооч төлөлгүй гэрээ сунгах нэрээр луу унжиж яваа юм байна. Сунгасан гэрээнийх нь ч хугацаа дуусч байгаа гинэ. Ер нь засаг дарга Галсанбаатарагийн үед 13.3 тэрбум төгрөгийг барилгын компаниудад өгснөөс бараг 70% нь буюу 9 тэрбум 300 сая төгрөг өнөө хүртэл төлөгдөөгүй байгаа нь өөрөө хамгийн том асуудал болоод байна. Энэ бол цэвэр эрүүгийн гэмтрийн шинжтэй харагдаж байгаа учраас аймгийн шинэ удирдлагууд цагдаагийн байгууллагад хандсан ч өршөөлийн хуульд хамруулах хэрэгсэхгүй болгожээ. Энэ дотор мэдээж Мөнөөхөн Ванчгийн мөнхөтийн авсан асар их мөнгө цогцол яваа. Өмнө Говь аймгийн барилгын компаниудад олгосон мөнгөний 4/1% ганцхан мөнхөтийн компанид олгосон байна гэд бодоод нэг үз. Ванчгийн мөнхөтийг Бадраатай найзлсандаа ч биш харин дарамтлаад их хэмжээний мөнгө авчихсан байж болзошгүй хэмээн хардхан олон байгаа юм. Учир нь 3 хүний амь насыг кокошин хэрэгт холбогдож ганц удагт хоригдож байсан. Аймгийнхаа засаг даргын зодоо шоронд сууж үтсэн. Энэ жил гихтэл хүн зодоо шүүхээр шийдэгдсэн энэ баламд итгээд түүнийг дарамтлсан байх магадлал маш өндөр гэж хүмүүс үзэж байгаа юм. Бид энэ удаа зөвхөн эдгээр баримтуудыг дэлгэглээ. Хөдөө орон нутагт хууль үйлчилдэггүй юм биш юм бол хууль хяналтын байгууллагууд анхааралтай авч тэр онцгой хэрэгтэй даварсан компани эзэдтэй хариуцлага тооцохтайг болсон баймаар. Одоо төлөгдөөгүй байгаа 9.3 тэрбум төгрөгөөр 10 цэцэрлэг барина гэд боддоо. Гэвч Өмнө Говь цэцэрлэгийн хүрэлцээ мөн хэвээрэл байгаа гэх. Ийм л дампуурсан этгээдүүд Өмнө Говийн иргэдийг хохироосоор байгаа юм байна. Бид илүү ноцтой баримтуудыг эргэн дэлгэх болно.